Өнөөдрийн сонгуульч шалгуулалтын ороонд Монголын үйлдвэрлэлийг дэмжих холбооны анхудаа оролцож байна. Өмнөх жилүүдэд болохоор их хил ам дагуулдаг, шудраг бос явагдана гэдэг яриа гардаг байсан. Энэ жилээс болохоор манайх биеэрээ оролцоод үзэхэд их шудраг явагдаж харж байна. Яагаад гэж харж байгаа вэ гэхээр сүүлийн 2-3 жилийн хугацаанд дан төрийн байгууллагын шийддэг биш, төрийн бус байгууллагын төлөөлөлтөд 7 гишүүнээс дийлэнх болгохон буюу 4 гишүүний төрийн бус байгууллагын гишүүд орж байна тийм. Тэгэхээр энэ дийлэнх нь төрийн бус байгууллагаас оролцоно гэдэг нь өөр юу гэхээр ханалт маань илүү сайжирч байна. Өнөөдөр 51 төсөл танилцуулагдах мэдээлэлтэй байгаа. Одоогийн байдлаар 30 гаруй төсөл танилцуулагдсан байна. Үүнээс харж хахад хүнсний ногоо чиглэлээр их орж ирсэн байна тийм. Энэ нь юу вэ гэхээр хил гайл хаагдсантай холбоотойгоор дотооддоо үйлдвэрлэлийн хүнсээ хангая гэсэн эрэлт хэрэгцээ бий болж байгаа тийм. Тэгэхээр дараагийн жилүүд хөлмжийн ногооны болон тийм хүнсний ногооны асуудал шийдэгдэх болов гэж харж байна. Мөн дотооддоо автан үйлдвэрлэх болон их олон төрлийн импортыг орлох бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэлийг гэсэн төслүүд орж иж байна. За жилээс жилд бол энэ сонгон шалгаруулалтын шудраг байдал бол миний хувьд бол их илүү нэмэгдэж байна гэж ойлгож байгаа. Бид бол ойлгохдоо 4 үе шатаар явж байгаа. Хамгийн сүүлийн үе шат бол өнөөдөр болж байна. Бидэнд оногдож байгаа үүрэг бол 51 аж ахуй нэгжийг яг эренбэлэх энэ гол хариуцлагатай үнэлгээг бол хийх ажлыг бол хийж байна. За компаниудын төслийг бол ажиглаж байхад бол жилээс жилд чанар хамгаалалт нь бол аюул сайжирч байна. Хоорондоо өрсөлдөөн бол нэлээд сайн явагдаж байна гэж ойлгож байна.